хүүхдүүд ирснээр яг тухайн зүйлээс одоо хүүхдүүд ерөнхийдөө ингэдэг штэ юм дуурайд зурж гин гэл те яг ингээл хараад дуурайгаал зурдаг. Тухайн юмнаас санаа аваад тэр санаагаа хэрхэн хөгжүүлээд өөрийнхөө бүтээл дээр тусгах вэ гэдгийг бол хүүхдүүд бас сайн сурч эхэлж байгаа. Дээрэс нь тухайн яг би ингээл хараад хүүхдүүдэд энэ юм байгаа, тийм байгаа гэж ерөнхийдөө нэг юм заагаад байгаа боловч хүүхдүүд болгон маань өөрсдийнхөө ертөнцөөр өөрсдийнхөө байгаа зүйлээ тохируулаад хүлээж аваад эргээд ирүүнийгээ цаасан дээр зоригтойгоор буулгаж сурж байгаа байхгүй юу? Яг л хүүхд өөрөө бие дагаад тэрийг яаж зуруулаг адилхан болохоор байна гэдгийг л сураад мэдээд аваасай л гэж зааж өгдгий. Ерөнхийдөө уран зураг хүүхд зурж сурснаар л маш олон талын давуу талтай л та. Өнгөний тухай мэдлэгтэй болно. Дээрэс нь цаастай одоо мөлборттой харьцаж зурах, биертэй харьцаж зурах. Тухайн энэ биерийг би яаж зурвал энэ биер одоо жишээ нь pop art чиглэлийн болох ч гэдэг юм уу те.